Байнгын орооны дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын 25 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл засгийн газрын 25 оны санхүүгийн нэгдсэн тайлан хуулийн хугацаанд нэгтгэн гаргаж төрийн аудитын төв байгууллагаар аудит хийлгэн Монгол Улсын их хурлын 26 оны хаврын чуулганы 6 дугаар сарын 19-ны өдөр нэгдсэн уралдаанаар анхны хэлэлцүүлэг танилцуулсан билээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 25 онд 30 их найд 303.2 тэрбум төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 30 их найд 331 тэрбум, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 1 их найд 27.9 тэрбум төгрөгийн алдагдaltaй гарсан. Монгол Улсын төсвийн гүйцэтгэл засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тус байнгын ороонд хариалагдах боловсролын сайд, гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, нийгмийн даатгалын сан, соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд, эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, эрүүл мэндийн сайдын багцын нийт 373 байгууллагын 78 төсөл сан, 325 төсөвт байгууллагын төсвийн гүйцэтгэл санхүүгийн тайланг нэгтгэн гаргасан болно. Тус байнгын орооны төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 10 их найд 185.4 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, үүнээс урсгал зардал 9 их найд 617.1 тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 573.2 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 25 он тус байнгын ороонд хариалагдах 4 төсвийн ерөнхийлөн захирагчийн 304 төсөл арга хэмжээнд 574.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож, гүйцэтгэл 74.8% биелэлтэй байна. Байнгын орооны дарга Улсын их хурлын эрхэм гишүүдээ та бүхэн 25 оны төсвийн гүйцэтгэлийн үр дүнгийн тоон үзүүлэлтүүд болон бусад холбогдох тайлан танилцуулга, аудитын дүгнэлтүүдтэй танилцаж, төсвийн тухай хуулийн Монгол Улсын 25 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай Улсын их хурлын тогтоолын төслийг хэлэлцэж өгнө.